Өнөөдрийн бичлэгээр бүгдээрээ Монгол морьныхоо нэг сайхан түүхээр хамтдаа аялцгаая. Та бүхэн сонссондоо харамсахгүй гэж найдаж байна. Энэхүү түүх 1990 оны ихэр Герман улсад хоёр монгол залуу хүл тавьж баруун Европыг үзээд буцахдаа нэг залуу нь хуучин Opel машин гултан авчээ. Ингээд Германаас машин унаж Москва ороод тэндээсээ машинаа Монгол руугаа ачуулахаар болжээ. Явн явсаар Белорусын Гордно бомтоор гарч Минск хотын ойролцоо ирээд нэг жижиг дэм буудалд буугаад машин баг зэрэг гэмтэл гарсан тул машин засварын газар үзүүлээд зогсож байтал том гараж машин ирээд зогсжээ. Жолооч нь машинтайгаа адилхан гэмээр нэлээд том биетэй ир бууж ирээд минь ус мэдээд нөгөө Opel машиныг нь сонирхож хаанаас хаа хурч яваасууд вэ гэж яриад илхэн монгол залуучууд учир явдлаа хэлээд монгол хүмүүс Монголоос яваа гэхэд Монголоос яваа гэдэг үгийг сонсоод нүдэн сэргэж айдуу зөөлөн болоод та нарт ярьж өгөх зүйл маш их бий гэд хаан буудалсан асуугаад яваад өгч залуучууч буудалтаа ирээд хаан буусангаа тэр Орос эрд хэлсэн зөвдгөө буруудуу гэж байтал оройн хаалга тогшлоо. Хаалга нээтэл нөгөө жолооч ир тортой барьчихсан инээгээд орж ирээд ширээ засч нэг шил водка гаргаж ширээ дүүрэн юм дэлгээд монгол залуусын ширээнд өрж ийхүү ярьжээ. Би Минскээс холгүй нэг дос хонторч өссөн хүн дайны хөл цүйдсэн босхон маань ядуувтар тухайн үед амьдрал хэцүү. Манайх ч их ядуу айл байлаа. Тэр үед би жаахан хүү байсан. Нэг өдөр тосгоны зөвлөлөөс дайны фронтоос ирсэн морьтыг айлуудад тарааж өгч байгаа тул нэг морь ирж ав гэж зар ирэв. Аа маань морь авахар явсан боловч замдаа танилуудаа таарж арх уугаад нилээ орой очих. Хамаг морьдын хүмүүс авч явсаар гологдож үлдсэн ганц жижиг хар морил байж гин. Бүртгэл хийж байсан хүн тэр морь үлдсэн тэрийг л автаа гэхэд уурлаж энэ муу давжаа морийг ямар морь гэдгийг гэхэд нөгөө бүртгэгч ах минь энэ Монгол адуу Германы Берлин хүрсэн адуу шүү дээ. Та авахд хамсахгүй дээ гэж гин аав хоосон буцаар аваад явъя гэж шийдэж. Ингэж хар морьтойгоо учирч тэр цагаас хойш Монгол морь манай гэр бүлийн гишүүн болж Монгол гэж нэрлэгдэх болсон юм аа. Монгол их чадaltaй. Урд нь хоёр тоомсог морь хагалж бардгүй талбайг ганцаараа анжис чирээд л хагалждаг. Манай талбай жижигддэг байлаа. Эцэг цуцхыг мэдэхгүй морь байсан да хөөрхий. Монгол маань хажуу хөрш айлуудын талбайг ч хагалж аавд маань мөнгө олж өгдөг байлаа. Ачаач сайн даадаг. Тинхийд л ачсан будаатай тэрхийг тоогчгүй ганцаараа чирээд л явчихдаг. Уул нь хоёр мориор чирдэг. Ачаа шүү дээ. Монгол хашаанд байх дургвэ. Хашхаар зад дараад л гараад явчих. Суул тавхих дуртай. Орос адуунуудтай нийлэхгүй. Өөр адуутай жүчээнд хийхээр зодолтоод бөө юм болно. Өвөл болохоор бусад айлууд тоомсгоод хийжээх гэж нилээн зарлаг гаргадаг байсан бол манайх тийм зүйл байсангүй. Монгол маань уул гадаар яваад өвсний сайхныг ширж идээд тарга твэрэг сайтай бэлдсэн тэжээл нээх идэхгүй. Манай тэр аваар чон элбэг байдагч чонд бариулахгүй. Монгол чоны толгойг зад тангарчсан байсан гэж аав нь ярьж байж билээ. Монгол маань тосхонд их алдартай мэдхгүй хүн байхгүй байсан да. Хүмүүсийн хайр хүндлийг хүлээж аавч мориороо их бахарх нь ааваас өөр хүнийг биедээ ортуулахгүй. Өвөл Монгол маань цаг үүрэг болчихсон сагсайсан сүрдмээр амтан давхиж явдагсан хүмүүс хараач нөгөө Монгол явж байна гэж хуугаж хүүхдүүд гүйлдэн ирж харцгаана. Аа маань Монголдоо их хайртай. Монгол ирснээс хойш манай амьдрал өөдөлж югаач тутгааргүй болсон. Ээж нь Монголыг манай амьдралыг ивэх гэж ирсэн Бурхны хүлэг, Бурхны илж гэдэг байлаа. Аа маань хаяа халгаараа ийм морийг унах байхаас нь
ийм сайхан хүлэг болгож өсгсөн тэр хүмүүст талархах юмсан мундаг хүмүүс байдаг байх та. Амьддаа Монгол хүнтэй таарах юмсан гэдэг байлаа. Аав их захинаа. Миний хүүхдүүд Монгол хүнтэй таарлтвал заавал талархаж яваарай гэж. Хот руу сургуульд явхад аав минь монголоо хүлэглэж намаа гаргаж өгч билээ. Монгол хоёр минь л нийлээд намайг сургууль төгсгсөндөө хэдэн жил өнгөрч ажил алба гээд Минскт амьдрах болов. Ингээд нэг өдөр ааваас захиа ирлээ. Монгол маань хөшрөөд жүчээнээсээ гарахаа байгаад бурхны хүлэг бурхан руугаа явсан гэж захиа ирэв. Төд удалгүй мааж бурхан болж тэнгэрт Монголтойгоо хамт байгаа байх таа гэд. Красны жолооч ир хэсэг дуугүй болов. Тэрээр өврөөсөө хуучин фото зураг гаргаж ирээд ааваас минь үлдсэн ганц зураг гэд үзүүлэхэд инээж гисэн хөгшин Орс ир жижиг хар морины хамт ахуулсан байлаа. Сэтгэл нь онгойсон бололтой. Красны жолооч ир за ингээд аавын захиасыг биелүүлж Монгол хүнтэй уулзаж Монголынхаа тухай дуулглаа. Та нар бас морьтойгоо адилхан айхтар ус бололтой. Хаа байсан Германаас хуучин машин унаад энд явж байдаг гэж инээмсэглээд хундгаа өргөн Монгол морины төлөө танаа ард түмний төлөө гэж билээ.